2025 онд тохиох Монгол-Солонгос улсын дипломат харилцааны 35 жилийн огтон бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд элчин сайд идэвхжүүлэн ажиллахаа илэрхийллээ. 1990 онд дипломат харилцаа тогтоож байх үед 2 сая 700 мянган ам.доллар байсан эдийн засгийн харилцаа 2023 онд 540 сая ам.долларт хүрч 200 дахин өссөн байна. Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний баярын ёслолын арга хэмжээнд улсын хурал засгийн газрын төлөөлөл Монгол улсад цугаа дипломат төлөөлөгчид элчин сайдууд оролцож баяр хүргэн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Монгол-Солонгос улсууд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдийн засаг худалдаа улс төр, соёл, аялал жуулчлалын салбарт иж бүрэн түншлэлээр хөгжүүлж ирсний дотор эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөнийг элчин сайд Чой Жин-вон онцоллоо. Стратегийн түншлэлийн түвшинд дэвшин хөгжих сонирхлоо 2021 онд харилцан илэрхийлсэн хоёр орны хамтын ажиллагаа эрс сэтгвчж салбар бүрт хөгжил харагдаж байгааг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга уучрал үгэндээ онцоллоо. Бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлөлтөө зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны тусламжаар бид олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал Солонгос 1-2 Баянголын амдах орон сууцны хороолол, 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл, Монгол-Солонгосын газрын ховор элементийн металлын хамтарсан судалгааны төв зэрэг төслүүд нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх, эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад чухал хувь нэмрээ оруулах юм. Үүнийг дагаад Солонгосын дэвшилт технологи, менежмент, ноу-хау Монгол улсад нэвтэрч нутагсаж байгаад бид баяртай байдаг. Улс төр эдийн засгийн харилцаатай энэ зэрэгцгүйц төвшөнд хөгжиж байгаа салбар бол иргэд хоорондын харилцаа болон аялал жуулчлалын салбар юм. Монголыг зорин ирсэн Солонгос иргэд жуулчдын тоо 147 мянгад хүрсэн бол жил ирэх тусам жуулчлах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг элчин сайд мөн үгэндээ онцлсан юм. 발전하고 있습니다. Ирэх онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохино. Хүний насаар бол ирж хүч дүүрэн залуу үеэ өнгөрүүлж илүү бодит амжилтыг бүтээх эдгэр насанд хүрч байна. Бидний хамтын ажиллагаа сүүлийн үед Монгол улс нь урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа 2050-ыг хэрэгжүүлж байна. Бүгд найрамдах Солонгос улсын хувьд богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрч чадсан хөрш орны хувьд Монгол улсын эдийн засгийн хөгжлийн найдвартай түншин болж Монгол улсын эдийн засгийн хөгжлийнхөө оновчтой стратегийг тодорхойлоход нь хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно. Бүгд найрамдах Солонгос улс нь Монгол улсын гадаад худалдааны эхний 5, хөрөнгө оруулагч эхний 10 улсад багтдаг стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлж ирсэн улс бөгөөд цаашид мега төслөөс эхлээд иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх илүү цаг үе олсон бодит хэлбэрээр хамтран ажиллахаа харилцаа илэрхийллээ. 한국을 다시 방문하셨고 지난해와 올해 유엔 총회에서는 양국 정상회담과 외교장관 회담 Эрхэм хүндэт зочид ноён татгалзах бүхэнд энэ үчийн амар амгалан айлтгаж мэдчилье. Солонгийн орон хэмээн монголчуудын нэрлэж зансан үзэсгэлэн сайхан орон бүгд найрамдах Солонгос улсын үндэсний баярыг тохиолдуулан энэ ард түмэн эрдэнэ түүх, соёлын гүнзгий хэлхээтэй бөгөөд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын орчин үеийн харилцааны шинэ түүх эхэлсэн билээ. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, ардчил хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлсэн нийтлэг үнэт зүйлс тулгуурлан өргөжин дэлж, эдүүгээ стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Энэ оны 6 дугаар сард болсон Улсын их хурлын ээлжид сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан засгийн газар Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлогын хүрээнд манай стратегийн түнш бүгд найрамдах Солонгос улстай худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шин шатанд гарган эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Ирэх 2025 онд 35 жилийн ойтой золгож буй манай хоёр улсын харилцаа нийгэм эдийн засгийн бүхий салбарыг хамран өргөжин хөгжиж ирлээ. Бүгд найрамдах Солонгос улс нь
манай гадаад худалдааны 5 дахь хөрөнгө оруулалтаар эхний 10 түнш улсын нэг юм а. Бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлөлтөө зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны тусламжаар бид олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал Солонго 1-2, Баянголын хамдах орон сууцны хороолол, 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл, Монгол Солонгосын газрын ховор элементийн металлын хамтарсан судалгааны төв зэрэг төслүүд нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх, эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад чухал хувь нэмрээ оруулах юм а. Үүнийг дагаад Солонгосын дэвшилтэт технологи, менежмент, ноу-хау Монгол улсад нэвтэрч нутагшиж байгаад бид баяртай байдаг. Бид Монгол улс, бүгд найрамдах Солонгос улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг 2023 онд албан ёсоор эхлүүлж, өнгөрсөн 9-р сард 3 дахь шатны яриа хэлэлцээг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцээрийг байгуулснаар цаашид хоёр улсын худалдаа хөрөнгө төдийгүй бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд зах зээл бизнесийн өргөн боломжийг нээн мэдэгт итгэлд өгсөн байна. Эрчимтэй нэмэгдэж байна. 2023 оны байдлаар бүгд найрамдах Солонгос улсаас 147 мянган жуулчин манай улсад аялсан бөгөөд энэ тоо цаашдаж нэмэгдэх төлөвтэй байна. Цаашид бид иргэдийнхаа зорчих нөхцөлийг илүү таатай болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн агуулгаар улам баяжиж, ард түмний найрамдал нөхөрлөл, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоо улам батчин бэхжиж, олон улс, бүс нутгийн түвшинд бидний хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжинэ гэдэгт итгэлд өс байна. Эрхэмсэг ноён элчин сайдаа, эрхэм хүндэт зочдоо, хатагтай ноёдоо, бүгд найрамдах Солонгос улсын үндэсний баярын мэндчилгээг та бүхэндээ хүргэж 인사들이 몽골을 방문하면서 다양한 분야에서의 고위급 교류가 계속 이루어지고 있습니다. 경제 분야 현재 진행 중인 한몽 경제 동반자 협정 협상이 마무리되면 양국 간 교역과 투쟁은 더욱 확대될 것으로 양국이 수교한 지 35주년이 됩니다. 사람으로 치면 열정이 넘치는 청년기를 지나 보다 내실 있고 성취를 만들어내는 중년기로 넘어가는 시점입니다. 현재 몽골은 국가 발전 한몽국의 발전과 여러분들의 건강과 행복을 기원하면서 건배를 제안하겠습니다. Now I'd like to propose
예, 그 한문 관계는 여러 분야에서 다양하게 활발하게 발전하고 있습니다. 오늘 행사에서 제가 말씀드린 내용은 이제 34살이 되었고, 사람으로 치면 34살이 되었고, 내년이면 이제 35살이 되었는데, 그동안에 좀 젊은 시절에 좀 열정 단계를 넘어서 좀 한문 관계가 조금 더 내실 있고 성숙하고 조금 서로에게 더 절실한 그런 관계가 되었으면 좋겠다라는 마음에서 그런 내용을 제가 포함시켰습니다. 사실 모든 분야를 좀 관심을 가지고 있지만 제가 경제 업무 쪽에 그동안 좀 경험이 있기 때문에 경제 업무에 관심을 가지고 있고요. 또 하나는 이제 한문 간의 또 중요한 부분이 인적 교류이기 때문에 인적 교류 활성화를 위해서 제가 그 역점을 가지고 일을 하고 있습니다. 양국 국가대차 최진화 주공무대상 대사님의 기념사와 공배 제2에 이어서 주빈진 오치열 내각장관님의 덕사 및 공배 제2 감사합니다. 다음은 바로 이어서 최진원 주공무대상 대사님의 기념사로
오늘 행사에 참석해 주신 데 대해 진심으로 감사합니다. Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний баярын хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол улсын засгийн газрын холбогдох албаны хүмүүс, улсын их хурлын гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөл, Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн байгууллагын тэргүүн болон батлан хамгаалахын атташе нар Монгол улсад суугаа Солонгос иргэдийн төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо. Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал баярын мэндчилгээ дэвшүүлж Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайд Чой Жинван, гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Инх Амгалан, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Одон Туяа, гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Мөнх Түшиг, боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Бачаргал, эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батхүү нар хүрэлцэн ирж оролцлоо. Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ким Жонг баярын мэндчилгээндээ өнөөдөр энэхүү арга хэмжээнд Солонгос үндэсний өвөг дээдс Дангун Хун-иг Инган буюу ард нийтийн сайн сайхны төлөөх үзлийг дэлгэрүүлж нэгдмэл нэг үндэснээс бүрдсэн төрт улсыг эрхшээсэн буюу Тэнгэр нэгдсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөр төдийгүй Солонгос Монголын найрамдлыг бэлэгшээн тэмдэглэж ирсэн өдөр юм. Бүгд найрамдах Солонгос улс болон Монгол улс нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хойш эдийн засаг, худалдаа, улс төр, соёл гэх мэт олон салбарт иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. 2021 онд манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн төвшөнд дэвшин хөгжснөөр хоёр орны хамтын ажиллагаа урд өмнөхөөс илүүтэй идэвхжин хөгжиж байна. Ирэх онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн тохионоо. Бүгд найрамдах Солонгос улсын хувьд богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрч чадсан хөрш орны хувьд Монгол улсын эдийн засгийн хөгжлийн найдвартай түншин болж Монгол улс эдийн засгийн хөгжлийнхөө оновчтой стратегийг тодорхойлоход нь хувь нэмэр оруулахын төлөө байгуулна. Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам Бүгд найрамдах Солонгос улсын хувьд Монгол улсын 3 дахь хөршүүдээс хамгийн ойр хөршийн хувиар Солонгос Монгол хоёр орны гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө бүхий л талаар хүчин чармайлт гарах болно гэсэн юм а. Эрхэм хүндэт Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал болон Монгол улсын засгийн газар, улсын их хурлыг төлөөлөн өнөөдөр хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчд, Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын байгууллагын тэргүүнүүд, мөн Монгол улсад оршин сууж буй нутаг нэгт Солонгос ахын дүүс болон эрхэм хүндэт хатагтай ноёдоо. Үнэт цаг заваа зориулан Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний баярыг хамтдаа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь Солонгос үндэсний өвөг дээдэс Дангун Хун-иг Инган буюу ард нийтийн сайн сайхны төлөөх үзлийг дэлгэрүүлж нэгдмэл нэг үндэстнээс бүрдсэн төрт улсыг эрхшээсэн буюу Тэнгэр нэгдсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөр төдийгүй Солонгос Монголын найрамдлыг бэлэгшээн тэмдэглэж ирсэн өдөр билээ. Энэхүү утга төгөлдөр өдрийг та бүхэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа туйлын баяртай байна. Бүгд найрамдах Солонгос улс болон Монгол улс нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хойш эдийн засаг, худалдаа, улс төр, соёл гэх мэт олон салбарт иж бүрэн хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Манай хоёр орн хэл соёл түүхийн талаас ижил төстэй, газар зүйн хувьд ойрхон, эрх чөлөөт ардчлал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг хэмээх нэгдмэл үнэт зүйлс бүхий орнууд билээ. Тэр тусмаа хоёр улсын ард иргэд бие биентэйгээ оюун санааны хувьд гүн гүнзгий холбоотой. 2021 онд манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн төвшөнд дэвжин хөгжснөөр хоёр орны хамтын ажиллагаа урд өмнөхөөс илүүтэй эдвэгчин хөгжиж байна. Дээд өндөр түвшний харилцаа тасралтгүй үргэлжилж байна. Тухайлбал Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ өнгөрсөн онд Бүгд найрамдах Солонгос улсад албан ёсоор айлчилсныхаа дараа тун удалгүй энэ оны 4-р сард дахин айлчилсан бол өнгөрсөн болон энэ онд зохион байгуулагдсан Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы үеэр хоёр улсын төрийн тэргүүн болон гадаад харилцааны сайд нарын уулзалт тус амжилттай болж өнгөрсөн юм.
Өнөөдөр бидний баярыг хуваалцахаар хүрэлцэн ирсэн засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал тухайн үед цахим хөгжил харилцаа холбооны сайдын хувиар бүгд найрамдах Солонгос улсад айлчилсан бол түүний дараа 9 сард Монгол улсын Батлан хамгаалахын сайд мөн адил Солонгост айлчилсан. Түүнчлэн Солонгосын талаас дотоод хэрэг аюулгүй байдлын сайд, хүний нөөцийн удирдлагын сайд болон хойд Гянсан мужийн захирагч нар айлчилсан зэргээр олон салбарт дээд өндөр түвшний харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Эдийн засгийн харилцаа мөн адил эрс нэмэгдэж байна. Хоёр орны хоорондын гадаад худалдааны хэмжээ 1990 онд дипломат харилцаа тогтоож байх үед ердөө л 2 сая 700 мянган $. Байсан бол 2023 онд 540 сая $. хүрч 200 дахин өссөн үзүүлэлттэй байна. Одоогоор хэлэлцээрийн шатанд явж байгаа Солонгос Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр эцэслэгдэн батлагдсанаар хоёр орны хоорондын гадаад худалдаа хөрөнгө оруулалтын хэмжээ улам нэмэгдэн хэмээн найдаж байна. Юу юунаас илүүтэй хоёр улсын харилцааны гол хөшүүрэг болох иргэд хоорондын харилцаа нэн идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд Монгол улсыг зорин ирсэн Солонгос иргэдийн тоо 140 мянгад хүрсэн бол энэ онд уг үзүүлэлтийг давж түүхэн дээд амжилтыг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй адилаар өнгөрсөн онд Солонгост зорчсон Монгол иргэдийн тооч ялгаагүй 140 мянгад хүрч бүгд найрамдах Солонгос улс нь Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг гадаад улс болсон. Мөн сүүлийн үед рок попын алдартай одуудын тоглолт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, поп, кино, драм зэрэг Солонгосын соёлыг шимтэн сонирхдог Монгол залуусын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Эх хонд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. Хүнээр авч үзвэл эрч хүч дүүрэн залуу үеэ өнгөрүүлж илүү бодит амжилтыг бүтээх эдэр насанд хүрнэ. Сүүлийн үед Монгол улс нь урт хугацааны хөгжлийн бодлого болох алсын хараа 2050-ыг хэрэгжүүлж байна. Бүгд найрамдах Солонгос улсын хувьд богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрч чадсан хөрш орны хувьд Монгол улсын эдийн засгийн хөгжлийн найдвартай түншин болж Монгол улс эдийн засгийн хөгжлийнхөө оновчтой стратегийг тодорхойлоход нь хувь нэмэр оруулахын төлөө байх болно. Тухайлбал хоёр орны харилцаанд бэлэгдэл болох үеч мяга төслөөс ахуулаад ард түмний амьдралд шууд нөлөө үзүүлэх үеч хамт орсон төслүүдийг хэрэгжүүлэх зэргээр илүү цаг үе олсон бодит хэлбэрээр хамтран ажиллах болно. Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам нь бүгд найрамдах Солонгос улсын хувьд Монгол улсын 3 дахь хөршүүдээс хамгийн ойр хөршийн хувиар Солонгос Монгол хоёр орны гэрэл ирээдүйг бүтээх энэ төлөө бүхий л талаар хүчин чармайлт гаргах болно. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн анхаарал хандуулан дэмжиж ажиллахыг хүсье. Төгсгөлд нь бүгд найрамдах Солонгос улсын үндэсний баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин гүн талархал илэрхийлье. Баярлалаа. Солонгос Монголын харилцаа хамтын ажиллагааны хөгжил Солонгос Монголын харилцаа хамтын ажиллагааны хөгжил мөн та бүхний эрүүл мэнд аз жаргалын төлөө энэхүү хандгаа өргөн барья.